Хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хөрч байна. Яг одоо та бүхэндээ зочноо уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор Монгол Улсын их сургуулийн инженер технологийн сургуулийн хүрээлэн буй орчин ойн инженер чиглэлийн тэнхимийн багш Бямб гэрэл хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна. Энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан цэцгэж байна уу? Сайхан цэцэж байна уу? За бид бүхэн өнөөдөр маш сонирхолтой сэдвээр мэрэгжлэр үзэгч олондоос тодорхой мэдээллийг өгөхөөр бас таныг студидд урьсан. За ойн инженерчлэл, за ойн одоо мэрэгжилтэн гэж яг ямар хүнийг хэлээд байна. Одоо битэрийн хувьд бол яг үннээ хэлэхэд бол сайн мэдэхгүй байна тий. Тэгэхээр энэ мэрэгжилтэд танилцъя. За тэгээ. Тэгэхээр ер нь бол хүмүүсийн донд нөгөө нийтлэг нэг тий одоо асуулт би эхлээд хүн надаас асуухаар би зөрүүлээд яг мэрэгжил гэхээр чи та нар юу ойлгож байна гэж зөрүүлээд асуудаг байхгүй. Тэгэхээр таарын хувьд одоо жишээл гэдгийг мэрэгжилтэн гэхээр хамгийн түрүүн ямар одоо дүр зураг та эрт бууж байгаа вэ гэж асуусан. Ерөөсөө нэг юм тий ойг ингээ хамгаалдаг одоо ингээл илүү дутуу янз бүрийн хүмүүс бас нэг ингээ буруу зуруу юмыг ингээ хамгаалдаг л нэг тийм хамгаалагч шиг л санагдаж байна. Ер нь бол нийтлэг одоо бүх нийтийн дунд тийм ойлголт байдаг тийм. Гэтэл яг нөгөө ойг судлаад яг энэ мэрэгчлийг сонирхоод ирсэн хүмүүс бол энэ ойлголт бол бүрэн өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр тэрний тухай ярихын тулд бид нар хамгийн түрүү юу мэдэх хэрэгтэй гэхээр ер нь ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Энэ тий одоо бидний оршин тогтноход ямар чухал үүрэгтэй гэдгийг мэдчих юм бол энэ бол зөвхөн хамгаалал биш юм байна. Бид нар ойг маш өргөн хүрээнд ашиглах, дээрээс нь тогтвортой удирдан зохион байгуулах гэдэг ажилд тий чухал үүрэгтэй мэрэгчлээ гэдгийг ерөнхийдөө хүүхдүүд маань одоо энэ мэрэгчлийг сонгож судалж байгаа хүүхдүүд маань ойлгоцгоо гэж болно. Яг энэ мэрэгжил ер нь юу гэдэг вэ гэж ярих юм бол үүрэг юу вэ гэдэг дээр хамгийн түрүүн бид нар зөв хариултыг тэ хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Тэгэхээр үндсэн үүрэг бол яг энэ экосистемд болохоор бидний хамгийн түрүүн хэлэх юм бол жишээлбэл фотосинтез явуулаад нүүрс хүчлийг шингээгээд агаарт хүчил төрөгч бэлгэлдэг гэж хүмүүс одоо хамгийн түрүү хэлдэг. Энэ бол хамгийн түгээмэл ойлголт тэ. Гэтэл яг бүрэлдэж ургаад экосистемд гүйцэтгэж байгаа хамгийн чухал юу гэхээр үндэс гэдэг. Үндснээсээ доороос усыг аваад тэр бусад ургамлын хүрч чадахгүй байгаа гүнээс тэр гүний усыг аваад дээш нь татаж бусад ургамлын амьдрах орчинг бий болгож байгаа. Тэгээ яг нөгөө бид нар гэд ярихаар зөвхөн мод гэд ойлгоод байдаг. Гэтэл яг экосистем дотор бол бусад өвслөг ургамал. За тэрийг дагаж шүтэж амьдардаг бүх биологийн олон янз байдалтай шавж, шувуу гэд энэ бүх амьтад байдаг. Дээрээс нь энэ нөгөө биологийн амьдралын эргэлт маань явагдаж байгаа учраас үхэж ялцрах процесс бас явагддаг. Тэгэхээр энэ ялцрах процессд орж байгаа маш олон микроорганизмууд энэ дотор байдаг учраас энэ бүхэл бүтэн экосистемийг бид нар судалдаг шүү гэдгийг энэ мэрэгчлэлтэй тэ хүмүүс бол хамгийн түрүүн одоо тэ энгийн хүмүүст одоо ойлгуулж хэлэх ёстой гэж болж байна. Дээрэс нь бол яг үхээр бидний амьдралын одоо бүх хэрэгцээ яг ойгоос хамааралтай байдаг. Тий. Одоо сая яг ярьсан шиг тий үнцээрээ гүнээс усыг татаж авч ийн гэдэг чинь бидний ундны усыг хамгийн хангаж тэтгэж идэг бол тэгээд ч манай монголчууд бас ирдэг те одоо амьдралын их усны их нэ гэж хэлдэг ч юм бол яг энэ манай энэ өвөг дээдс хүртэл энэ юг ойлголтыг бүр те эртнээс аваад амьдралдаа хавшуулаад ойгоо хамгаалах ямар чухал вэ гэдэг. Тэгээд нөгөө нийтлэг ойлголт маань явахаар буцаад хамгаалдаг хүнийг л мэрэгчлэн гэж ойлгодог. Ерөнхий утгаараа гэхдээ энэ үнэн гэхдээ яг үхээр хамгаалалтаа бид нар зөвхөн хашаад одоо буута тий тойроод хашаа бариад хамгаалах биш. Яг үхээр хамгаалах гэдэг маань бол яг үхээр зөв зохистой ашиглах өөрсдийнхээ амьдралд одоо хэрэгцээтэй байгаа тэр одоо юугаа хэрэгцээгээ зөв зохистойгоор ашиглаж хэрэглэх энэ шатанд одоо бэлдэх мэрэгчлэтнүүдийг бэлднэ гэсэн. За тэгээд зүгээр зөв зохистой гэдэг дээр бас яг асуумаар байна. Яаж зөв зохистой ашиглах вэ гэдэг те. Тэгэхээр яг зөв зохистой ашиглалт гэдэг маань юу вэ гэхээр одоо жишээлбэл хөдөө орон нутагт байгаа иргэд маань бол яаж ашигладаг гэхээр түлээний мод бэлддэг те. Тэгэхээр энэ түлээний мод бэлдэхдээ бид нар ямар модыг бэлдэх ёстой вэ гэдэг. Гэтэл манай ардын одоо уламжлалт ухаанд бол яг үхээр нөгөө хатсан шатсан тий хортонд идэх чинь унсныг нь авдаг байсан. Гэтэл одоо хүмүүс бол нөгөө хүмүүсийг мод тайрна огтл найг цэвэрлэн ихээр шууд ингээд амьд мод огтлж байна гэдээ ойлгоод идэг байхгүй юу. Гэтэл яг энэ бол яг үхээр нөгөө мэрэгчлийн байгууллагууд маань яг энэ мэрэгчтэй хүмүүс маань энийг хийхээр яг үхээр яг гаднаас нь хараад хаана нүвчин хортон байна, ямар эрсдэл байна гэдгээ үнэлээд тэрүүгээрээ яг үхээр ойгоо огтлж
цэвэрлэж нөгөө эрслээ багасгах те ирээдүйд байгаа тэр өвчин хортонд харах эсвэл төмөрт орох эрслийг багасгаж энэ айг цэвэрлж байгаа гэдэг талаас нь бас зөв ойлголтыг өгөх хэрэгтэй гэж бодож байна. Яг энэ одоо бид нэр дэлхийн нийтэд хамгийн их ярьж байгаа зүйл бол нөгөө нүүрс төрөгчийн шингээлтийн тухай их ярьж байгаа те. Тэгэхээр ягаад бүх ургамал нүүрс төрөгчийг одоо фотосинтезийн процессороор шингээж байгаа. Тэгээд яагаад заавал мод тарих хэрэгтэй гэхээр мод маань өөрөө бусад ургамлыг бодвол илүү олон мянган жил амьдардаг. Одоо дэлхийн эрдэмтэд хэлдэг юм л да. Ер нь бол нэг уур унаад те модны уур унаад ургах гээд 300 жил, ургаад 300 жил, дахиад өөхөх гээ 300 жил гэдэг ингээд хамгийн багадаа 900 жилиг одоо энэ байгаль дэлхийд тэгээ өөрийнхөө амьдралыг зарцуулдаг. За энэ хугацаанд бол яг хөөөр фотосинтезийг маш ихээр эрчимтэй явуулаад одоогийн яг энэ хуурай газар одоо амьдрал үүсэх тэр процессд бол хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн амьд бий бол модлог ургамал тэр дунд экосистем дэлхий дээр бий болсноор нөгөө одоогийн агаарын найрлагт байгаа хүчил төрөгчийн хэмжээ хамгийн их болоод тэрний ачаар хүн бидний амьсгалах агаарын найрлага бий болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ утгаараа бол яг хэрвээ энэ мод байхгүй болчих юм бол тэр хүчил төрөгчийг тогтмол барих үйлдвэрлэх тэр одоо юу маань экосистем маань алдагдах гээд байна. За тийм учраас яг энэ ай мэрэгчлээ хүмүүс бол яг одоо орчин үед бол яг хөөрэ айжуулт нөхөн сэргээлт рүү хамгийн их анхаарлаа хандуулж байгаа. Тэгэхээр зөвхөн хамгаалах гэдэг дээр бид нар бол зөвхөн нөгөө огтлж ашиглахаа биш. Энэ дээр бас тарьж нөхөн сэргээж ургуулах ийм мэрэгчлэнгүүд маань чухал. За тэгээд орчин үед биднэрт одоо ямар бэрхшээл тулгарч байгаа гэхээр хит дулаар л болж байна те байгалийн гамшигт үзэгдүүд их болж байна. Тэгэхээр энэ хугацаанд бол яг хөөрэ ялангуяа манай Монгол орны ийм эрсдэс уур амьсгалтай бүс нутагт бол яг хөөрэ ойг тарж ургуулна гэдэг бол маш их төвчээр шаардсан ийм ажил байгаа. Тэгэхээр энэ ажлыг хийж байгаа энэ мэрэгчлэнүүд маань бол маш одоо дурлаж хайрлаж хийх мэрэгчлүүдийн нэг гэж одоо хэлмээр байна да. Яг ой мэрэгжил гэхээр бас яг одоо өнөөдөр бас 12 дугаар ингээд төгссөн ч байдаг юм уу те бас яг ямар мэрэгчлээ сонгохоо шийдэж чадахгүй байгаа хүүхдүүд үзчихэж магадгүй. Энэ одоо Монгол Улсын их сургуулийн яг энэ инженер технологийн сургуулийн тий хүрээлэн буй орчин инженерчлэлийн тэнхим гэдэг энэ тэнхимд суралцсан хүүхдүүд төгсөөд яг ямар мэрэгчлээ хүмүүс болдог талаар асуумар санагдлаа. За тэгэхээр манай тэнхим маань болохоор яг энэ нэрийг баг хэлээд өгч байгаа яг 3 үндсэн мэрэгчлэлээр одоо юу бакалаврын зэрэгтэй мэрэгчлэлгүүд бэлтгэж гаргадаг. Нэг нь бол хүрээлэн буй орчин судлал, хүрээлэн буй орчны инженерчлэл, тэгээд аж ахуйн хөтөлбөр байгаа. Тий. Тэгэхээр ягаад энэ 3 мэрэгжил одоо хамт байгаа гэхээр энэ 3 мэрэгжил маань яг энэ хүрээлэн буй орчин доктортой байдлын одоо юу зорилгыг хангасан ийм үндсэн 3 чухал мэрэгжлийн нэг байгаа. Мэрэгжлүүдийн нэг байгаа. За дээрэс нь манай Монгол орн бол 2050 хүртэл нөгөө засгийн газрын маань одоо юу зорилтод юу байгаа шүү дээ тий. Зорилтод байгаа. Тэгээд тэр зорилтын нэг нь цөлчлөлтийг сааруулж бууруулах. Тэгээд нөгөө доктортой хүртлийнхаа одоо юу чиг баримтлалыг одоо хангах гэсэн байна. Тэгэхээр энэ яг үзэл баримтлалыг хангах, цөлчлөлтийг бууруулах үндсэн мэрэгчл бол аж ахуйн мэрэгчл байгаа. Тэгэхээр аж ахуйн мэрэгчл дээр бол яг үхээр энэ яг цөлжилтөө тэмцгээд гол одоо ногоон ургамал тарихаас гадна хамгийн гол зүйл нь мадлаг ургамал тарих айгүй чухал гэдэг. Яг бол мадлаг ургамал түрүүлсэн те урт удаан хугацаанд амьдрахтаа өөрийнхөө юм экосистемийг бий болгоод тэрүүгээрээ бусад амьд биесийг хангаж оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж идэг учраас дэлхийд даяараа л мод тарий те хэдэн мянган мод тарий тэр мод тарий гэдэг одоо баг улс болгоны зорилт дээр мод тарьж айн бүрхцээ нэмэгдүүлэх ойгоо хамгаалах гэсэн юм зорилт байгаа. Тэгэхээр энэ утгаараа бол яг үхээр яг энэ манай тэнхимдэр энэ одоо чиглэлээр айн одоо мэрэгчлэлтэнгүүд бэлтгэж байгаа. Гээд ингээд бэлтгэхдээ бид нар бол зөвхөн одоо үгдгийн үрээр тариад ургуулдаг юм биш шин технологи ашиглаад орчин үеийн уур амьсгалын өөрчлөлтөө нөхцөлд энэ ган тэ гачиг болж хуурайшилтай энэ нөхцөл бид нар ямар модыг тариул илүү сайн бэ? Ирээдүй яаж өөрчлөгдөх гэж байгаа? Тэрийг дагаж тэрэн дасан зохицож бид нар ямар модлог урамлыг тарь цангаж ургуулах вэ гэдгийг одоо мэддэг. Одоо суур мэдлэгтэй, шинжилгээний суур мэдлэгтэй ийм мэрэгчлэлүүдийг бэлтгэх нь бол бидний гол зорилго байгаа. Би сансуураас цаашдаа бас их эрэлттэй тийм мэрэгжил болох бас хандлагатай юм байна шүү дээ тий. Одоо яг энэ усны нөхцөл байдал ямар байгаа юм лээ тий. Тэгээс тийм биш үү яг цаашдаа гэд бодох юм бол цаашдаа яг энэ утгаараа бол нөгөө засгийн газрын зарласан нөгөө эрэлт хэрэгцээтэй мэрэгжил гэдгийг одоо эхний
50 дотор бол манай энэ хүрээлэн боорчин, айн инженерчлэл, айн чиглэлийн мэргэжлүүд бол хамгийн дөрөв орсон. Тэгээд засгийн газраас бас тэтгэлэг олгож байгаа. Тэгэхээр одоо орчин үед бол энэ хүүхдүүдэд ихтэй сургууль сурахад бол тэтгэлэг одоо маш чухал. Ягаад гэвэл тийм ч одоо юу гэдгийг их мөнгө шаарддаг шүү дээ тий эдийн засгийн хувьд. Тэгээд ялангуяа энэ орон нутагтаа ажиллах сонирхолтой буцаж очиод орон нутагтаа ажиллах сонирхолтой ийм оюутнуудад бол нөгөө засгийн газрын тэтгэл дээрээс нь Японы засгийн газраас яг энэ орон нутагтаа энэ чиглэлээр мэргэжлэр ажиллах оюутнуудтай зориулаад тэтгэлэг зарласан байдаг. Тэгэхээр хэрвээ одоо элсэж орчоод одоо эхний жил онц сураад тэ өөрийгөө одоо би энэ мэргэжлээ эзэмшигтэй одоо бат итгэлтэй гэдгээ одоо баталж харуулсан эдгээр оюутнуудыг шалгуураар шалгаж аваад тэгээд орон нутагт нь буцаж ажиллахад нь одоо дэмжлэг үзүүлэх зорилгоор 4 жилийн одоо тэтгэлэг төлбөрийг зарласан байгаа. Тийм учраас яг энэ чиглэлийг сонирхож байгаа өөрөө байгальд хайртай тий тэгээд дээрэс нь экологи доктортой хөгжлийн төлөө өөрийнхөө хувь нэмрийг оруулна гэж боддог ийм ирээдүйтэй одоо хүмүүс одоо хүсэж байгаа юм бол оюутнууд сурагчд маань сонгох боломжтой. Энэ мэргэжлийг бас заавал сонирхоод судлаад үзээрэй гэж одоо зөвлөмөр байгаа юм тийм. Ямар гоё юм бэ гэхдээ нэр яг ингээ бодлогоороо тий яг ингээд энэ мэргэжил рүү ингээ анхаарал хандуулж байгаа нь өөрөө маш гоё санагдлаа. Тэр тусмаа манай Монгол улсын хувьд бол бас яг энэ моджуулах тий энэ ой бол бас ер нь бас тотмог гэж бас хандсан шүү дээ тий. Ер нь бол яг нөгөө дэлхийн одоо улс орнуудын нөгөө ойрхог чанар гэдгээр нь ингээд жагсаад байгаа хгүй. Тэрний үехээр нийт ойтой талбайг газар нутгийн нийт хэмжээтэй харьцуулаад хэр их ойтой вэ гэдгийг нь одоо гаргаж байгаа үзүүлэлт гэсэн. Энэ үзүүлэлтээр бол манайх ерөөсөн маш бага. Тий. Маш өргөн удам нутагтаа. Гэхдээ яг энэ ай маань бол тий одоо 8% дөнгөж 8% газар нутгийн 8% бүрхэж байгаа. Тэгээд ихэнх хой маань бол ингээ харахаар дандаа өндөр уулын бусад гэдэг. Тэр нөгөө өндөр уулын бусад байгаа энэ юу чинь ягаад тэнд ургаж байгаа гэхээр нөгөө ургах нөхцөл орчин тэнд байгаа учраас тэнд ай маань үлдсэн байна. Тэгээд тэрийгээ бид нар одоо хамгаалах, тэлж ургуулах энэ талаар бид нар одоо мэрэгчлэнгээ яг зөв бэлдэж авахгүй бол яг энэ хуураштай ган одоо дэлхийн дулаалтай энэ үед бол яг хөөрэ хамгийн түрүү өртөж байгаа газар маань өндөр уулын бүс байгаа. Тийм учраас энэ одоо тэ эрсдлийг бид нар бас тооцоод яг бодлоготойгоор энэ мэрэгчлийг дэмжих ажлыг засгийн газраас одоо хийж байгаа. Тэ ерөнхийлөгч уус ч гэсэн дэмжлэг үзүүлж байгаад бид нар бол үнэхээр талархалтай байгаа. Ягаад гэвэл энэний ачаар манай элсэгчдийн тоо одоо сайн нэмэгдсэн. Тэ тэр бом мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ч гэсэн энэ бас яг энэ тэтгэлэг хөтөлбөрүүд дээрээс нь захиалгаар маш олон оюутнууд орон нутгаас ирж суралцж байгаа. Тэгэхээр энэ нь бол юу гэхээр буцаад тэр хүмүүс очиод орон нутгатаа энэ тал дээр тэ өөрсдийнхөө одоо сурсан мэдсний хэрэгжүүлээд тэгээд яг энэ айгаа хамгаалах, айн сангаа нэмэгдүүлэх, цөлчлөлтөө тэмцэхийн ажил одоо маш их хүчтэй тэ боловсон хүчин бэлтгэж байгаад бол чинь яг тэгээд орон нутг руугаа очиж гэдэг чинь модыг хайрлах энэ байгаль дэлхийг хайрлах хүмүүс нэмэгдээд байна л гэсэн үг шүү дээ. Тэр нэрээр эн чинь ингээ хүрээл ингээд энэ юугаад хилээд те ойр орчмын хүмүүстэй нөлөөлнө шүү дээ. Нөлөөлж байгаа. Дээрээс нь бид нар бол нөгөө мод гэдгийг мод гэдгийг зүгээр ганц модлог ургамал гэдгээр нь хараад байх ш. Айн яг үндсэн үүрэг түрүүн ярьсан те үндсэн үүрэг тэр хөрс усыг хамгаалж байгаа. Дээрээс нь тэр бүхэл бүтэн экосистемийг ингээ бий болгож байгаа ийм одоо чухал одоо юу учраас энэ талын мэдлэгтэй мэрэгчлэн орон нутагт очино гэдэг чинь одоо асар их хувь нэмэр байна. Тэгэхээр тэрийгээ дагаад яг энэ мэрэгчлээ боловсон хүчнээ бид нар одоо тий системтэйгээр зөв бэлтгэх энэ асуудал бол үнэхээр чухал байгаа. Үнэхээр гоё нэмэгдэж байгаа тий яг энэ мэрэгчлийн хүмүүстэй нэмэгдэж байгаа. Нэмэгдэж байгаа тал харин баяртай байна. Яг энэ нэг хэсэг бол айгүй уналтанд орж исэн шүү дээ. Яг 90-ад оны одоо 2000 оны ихэр бол яг энэ чиглэлээр бол нэлээд буурсан тий 2010 юу. Тэгээд энд ягаад энэ буурва юу болваа гэдгсэн чинь хүмүүс нөгөө гоё одоо модны мэрэгчлүүд сонгоод тий одоо хуульч ирэх зүүч те тэгээд бид нар дараа нь яг энэ мэрэгчлээ ингээд сурталчлаад хүмүүст ингээд ойлгуулад Монгол Улсын их сургууль дээр бас нөгөө 2 дахь бакалаврын зэрэг мэрэгчлэл орж байгаа. Тэгээ эн чинь юу гэсэн үг гэхээр нөгөө орон нутгатаа очиод ажиллахаар нөгөө өөр мэрэгчлэр очиод яг айн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс айгүйх байдаг юм. Тэгээ энэ хүмүүс яг хөөр яг нөгөө мэрэгжлийн суур мэдлэг маань дутаад байгаа байхгүй юу. Тэнгүүд энэ хүмүүс маань буцаж ирээд би яг энэ айгаар сурмаар байна. Ай мэрэгчлээ. Яг л миний ажиллаж байгаа салбар маань энэ ай хүрээлэн бай орчин нөхөн сэргээлтэй холбоотой. Тэгэхээр энэ хэрэгцээг бид нар яг энэ ойлгоод 2 дахь бакалаврын зэргийг бас нээж хичээлүүлж байгаа. Тэгэхээр энэ 2 жилийн дотор богино хугацаанд бакалаврын зэрэгтэй хүн бол тий одоо манайхыг одоо төгссөн эхний одоо 2 төгсөлт хийчээд байна. Тэгэхээр энэ төгссөн хүмүүс маань ихэнх нь бол яхаа вэхээр нягтлан бодох
цэргийн одоо армийн салбарт ажилласан те дотоодын хүчинд ажиллаж байсан. Дээрээс нь болохоор яг үхээрээ юугаар нөгөө төслийн удирдлага зохион байгуулалт менежмент одоо ийм хийжсэн хүмүүс уул уурхай дээр ажиллаж байсан ийм хүмүүс дандаа ирж одоо би яг энэ нөхөн сэргийлт айжуултын одоо энэ мэрэгчлийг эзэмшмээр байна. Яг сууртаа зөв хийж сурмаар байна гэсэн хүмүүс ирж төгсөөд одоо түрүүчээсээ тэгээ дипломоо гардаж аваад энэ чиглэлээр одоо ажилд орж байгаа. Тэгэхээр энэ бол бас маш олон хүнд тэ яг энэ мэрэгчлийн мөн чанарыг зөв ойлгоод энэ мэрэгчлийг сонгох юм бол үнэхээр одоо алдах юм байхгүй. Хувийн бизнеснээс хийж болж байна. Мадуржуулгээрээ те нөхөн сэргээлтээрээ нөгөө талаараа бол яг гэхээр яг энэ улс орондоо хэрэгтэй тэр салбаруудад очиод ажиллахад бол яг энэ мэрэгжлийн боловсон хүчин хангалттай бэлтгэж зорилготой байна. Дэлхийд маш хэрэгтэй юм сайн үүс хийж байгаа тийм. Тэгээ яг энийг энэ нөхөн сэргээлт яг энэ мэрэгжлийг ингээд сонирхоод зүгээр мэрэгжлийн бус хүмүүс сонирхоод ингээд орчоод дараа нь мэрэгжлийн болох гээд ингээд зориод ирж байгаа гэдэг нь энэ мэрэгжил нь өөрөө хүмүүсийг татаад байна. Тийм. Яг ингээд сонирхоод ороод ирж байгаа тийм. Ерөнхийдөө би одоо энэ уул усныхаа одоо би аав ээж минь төрсөн нутаг энийг айжуулмаар байна гэсэн хүмүүс маш их хэлж зөвлөгөө авдаг гэдэг чинь хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгааг бас илэрхийлж байгаа ийм давуу талтай байна. Тэгэхээр гэдэг бол үнэхээр одоо чухал шүү гэдгийг бас хүмүүст хэлж өгч байгаа. Та хоёрт бас баярлалаа. Гараа шууд мод тармаас байгаа. Яг тий жил болгон тоон ихсээд ингээд төгсөө төрөн гарч байгаа нь их гоё санагдаж байна. Тэгээ зөв бодлого бас тий зөв одоо энэ хүүхдүүдэд бас их олон гой боломжийг олгож чинь суралцах нөхцөлийг нь бас ингээд бүрдүүлж өгж байгаа учраас олон энэ гоё ой мэрэгчлэнүүд бас ингээд төрөн гарч байгаа юм байна гэдгийг бол ярианаас хараад гоё санагдаад сууж байна да. За баярлалаа. Тэгээд бас нэг хэлэх юм одоо юу гэдгийг дэлхийн нийтийн хандлага бол угаасаа яг энэ уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах тасан зохицох гэсэн юугаар. Тэгээд энэ яг шийдэл нь хаана вэ нэхээр дахиад яг айраа бонж мад руу унж байгаа, мадлаг ургамлаа унж байгаа. Тэгэхээр манай ер нь бол Монгол Улсын сургуулийг төгссөн ихэнх оюутнууд маань бол гадаад дотоодын одоо тий дараагийн түвшинд суралцах энэ урилгыг маш их авдаг. Тэгэхээр энэ утгаараа би юу хэлэх гэж нэхэрэ зөвхөн одоо Монголда биш орон нутгтаа гэж бодохгүй өөрийгөө дэлхийн одоо хэмжээний мэрэгчлэн болж байна гэдгээ бас ойлгоод энэ мэрэгчлэлийг яг нөгөө чин сэтгэлээсээ эзэмших юм бол залуу үед бол үнэхээр том боломжууд байгаа шүү гэж те одоо шинэ технологиуд нэвж гин сүүлийн үед одоо дрон технологиуд те одоо харсан бол мэдээгээр дрон технологиор хортон шавьчтай дэмжиж гин төмөртэй тэмцэж гин те айгаа хамгаалах нөхөн сэргээх хяналт мониторингийн бүх одоо ажлуудыг энэ шинэ технологиуд нэвтрүүлж одоо хийж байгаа. Тэгэхээр яг энэ утгаараа бол Монгол Улсын сургууль бол одоо дараагийн түвшний мэрэгчлэнүүдний яг энэ чиглэлээр шинэ чиглэлээр бэлдэх ийм одоо тэг хөтөлбөрийн шинжилэл юм хийгээд явж байгаа. Тийм болохоор залуу үед одоо ханд ажиллахад энэ мэрэгчлийг сонгоод сонирхоод үзээрэй. Үнэхээр одоо тэг эрэлт хэрэгтэй те ирээдүйд чухал мэрэгчлээ л гэж бас хэлмээр байгаа. За маш их баярлалаа танд. Бидний ярилцах хугацаа харамсалтай өндөрлөлт өгсөн байна. Хэрэгтэй олон мэдээлэл үзэгчдэд хүргэлээ шүү дээ тий. Эсвэл нэрээ яг яриагийн сонсоод нэг сайхан мод тариа тэрийг арчлаад ингээд байж юмэр басна тий. Үнэхээр нэрээ яг хамгийн одоо бас дэлхийн нийтэд бол анхаарлыг татж байгаа. Тэгээд чухал мэрэгжлийг бас үзэгчдэд танилцууллаа, залуучуудаас ойлгууллаа. Тэгээд ч улсаа сайн бодлогоор ингээд энэ мэрэгжлийг дэмжиж ингээд залуучуудаас дэмжиж байгаа юм байна. Тийм учраас маш гоё санагдлаа. Тэгээд танд маш их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочноор Монгол Улсын их сургуулийн инженер технологийн сургуулийн хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхимийн багш Бямб Гэрэл оролцлоо. За хамтаас үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагт ирэх уулзлаа. Түр баяртай.